ажиллаач надад 90 секунд юу вэ? За сайн байцгаана уу. За бүгдэнд нь оноо мэрэгэн байх болтугай гэж өрөөё. За манай өнөөдрийн Монгол буудагч их наадмын 2025 оны тэмцээн өнөөдрөөс эхэлж байгаа. Тэгээд олон аймаг сумдууд олон хот бас одоо аймгийн мэрэгэн буудагчид хүртэл оролцож байгаа ийм цар хүрээ өргөн том тэмцээн юм байгаа юм. За байн шагналын ч гэсэн том юм. Тэ Монголд анх удаа зохион байгуулагдж байгаа өндөр хэмжээний тэмцээн юм байгаа ба. Тэгээд энэ тэмцээнд маань Баян Хонгор аймгаас ирсэн буудагч нарыг та бүхэндээ танилцуулъя. За ингээд өөрөө өөрсдөө танилцуулж байгаа. За баасан дорж гэдэг. За би Баянгор аймгийн Ууцгаан сумын харьяат. Гэт Улаанбаатар хотод ажил амьдардаг. Гасангийн ган болдогч юм байна. За би Баянгор аймгийн Жинс сумын харьяат. Зөөний Бачаргал гэж одоо бодогч байна. За намайг Батөрж Амгаланбаяр гэдэг. Баянгор аймгийн Бууцгаан сумын харьяат. За тэгээд одоо ах нарыг дагаад ангөрөө сонирхоод нэг буу сонирхоод нэг 2 3 жил болж байна. Тэгээд багасаа аавыгаа дагаж тарган намрыг хөдөлсөө. Тэгээд ингээд одоо сонирхлоороо сайхан ах нартайгаа нэгдээд ингээд энэ тэмцээнд ирж орж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ тэмцээний зохион байгуулж байгаа танд болон танаа хамт олонд маш их баярлалаа. Үнэхээр гоё тэмцээн болж байна. За таны талархал илэрхийлье. За би Баянгор аймгийн Бөмбөр сумаас хийж оролцож байгаа. За одоо хамгийн залуу буудагч оролцох соёл эрдэнэ байна. Хот хоёрын соёл эрдэнэ. Бидний хувьд өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа та бүхний одоо амжилтыг сурталчлаас гадна бас орон нутгийн анчин гөрөөчд чухам ямар шохон юу гэдэг байгалаа хамгаалах тал дээр нь юугаа одоо энэ жилийн хувьд бол гэхэд л энэ тэндгүй бүх орон нутгад даяар чон их хэлбэгсэн байгаа. Тэгээ энэ дээр зүй зохистой юу хийх ийм асуудал улс даяар яригдж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр дундаа энэ юунд манай өнөөдрийн эрхэм буудаа юу энэ Монгол буудагч энэ тэмцээнд олон аймагуудаас ирж байгаа буудагч нар маань юу гэхээр би өнөөдөр энэ олон буудагч нарын хэр хэмжээнд явж байна гэдгийг өөрийгөө шалгах гэж ирсэн байх гэж бодож байна. Нөгөө төгөөр сайн буудах юм бол энэ сайхан тэмцээний энэ том бай шагналыг авна л гэсэн үг шүү дээ. Хүн болгон бас төрүүлчих юмсан, сайн буудах юмсан гэж бодож байгаа тий. Тэгээд өөрсдөө ер нь хэр хэмжээнд та нар бүгдээр буудсан байгаа тий одоохонд. Буудсан байна. Тий. Тэгээд хэр буудаг гэж би асуух гэдэг юм л да. Ухаанда 570 м зай. 320 тийм ээ. Хэр буудаг гэж бодож байна хөө. 570 м дээр би 2 оноод 320 м дээр 1 онлоо. Эхнээс чи. Сая энэ одоо 2 дугаар жил дөнгөж эхлэв явж байна. Нөгөө суглаа 3 байхгүй. Тэгээд зэн дээр болохоор 20 гонго 1 оноод 15 гонго 1 оноол. Одоохоор тиймэрхүү л байна. Одоо цаана 3 шүү дээ. Тий. Тэмцээ өргөн дэлгэр олон аймаг гот тэгэл ихтэй сайхан гоё тэмцээн болж байна. Ер нь нийт одоо
Баянгор гэсэн одоо хэдчнээ баг байна Баянгороос гэсэн юм дээр нэрэн дээр. Баянгороос яг хуу буудагчийн хувьд ерөнхийдөө нэг 10 гаруй хүн байна. Аа. Тэгээ багаараа ингээд яг нэг сүлдэнээс нь хонгор баг гэдэг нэг баг байна. Бусд нь болохоор тэгээд өнөөдөр чөтгөр аймгаас ирсэн хүмүүс баг болохгүй. Өнөөдөр багийн бүртгэд хаагдсан. Тэгээд баг болж амжсан. Аа тэгвэл худ буудлууд л гэдэг. Тэгээ хол бодлого. Ер нь ерөнхийдөө Баянгорын хэмжээний буудагч нар гэдэг энэ хэр байна? Байна. Сайн буудаж байгаа хүмүүс байна. Байлгүй. Тэгээ одоо Сэлэнгээс ирсэн байна. Говьлтайгаас ирсэн байна. Өмнө говьоос ирсэн байна. Баянгороос ирсэн тий. Тэгээд олон буудагч нар нийтдээ 85 хүн орж байгаа. Тий. Хэмжээ тэгэлдэ тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол зөвхөн олон хүнээс ингээд ярьдлага аваад ингээд өөрийнхөө хэмжээнд за би ямар ч байсан нэг одоо сая өөрөө чи ярьдаг шиг 570-аа би нэг онцлоо тэнд ингээд сархиад харуулдаг үгээс болоод гэдэг юм уу Дурынхны хүч өнөдөр их байна. дурангийнхаа юунаас болоод тэгээд алдчихлаа энэ гэсэн тийм ийм нэг алдаанууд гарч байгаа гэдэг маань юу гэхээр цаашдаа дахиад энэ тэмцээн маань дахиад 2 жил нэг удаа явагдах ч юм уу юу шүү дээ. Тэгэн гутал дахиад урдлынхаа тэмцээнд алдаа гарахгүй юм шүү гэдэг байдлаар одоо дуранга бүр илүү эзэмших тийм ээ. Ийм шаардлага гараад ирнэ шүү дээ тий. Тэгээд нэлийн их туршлага судлах юм уу эсвэл одоо нэлийн олон танилттай болсон би. Тэмцээн болгон ч нөгөө нэг туршлага судалж явдаг. Энэ тэмцээн дээр би одоо яг юун дээр алдав? Юун дээр онж алдаагаа одоо юун дээр алдчих вэ? Тэрийг дараагийн тэмцээн дээр алдахгүй яг тэмцээн болгож нэг туршлага байна. За та нарын за буунууд гэдэг ингээд одоо сүүлийн үед бол за миний үед би анги руу хийгээд явж хахад нэг Япон винтов, Немц винтов, Орос винтов гэл зарим үед Карибын нөгөөтэйгөр одоо сүүлийн үед нэг гарч ирсэн юмнууд нь 800-гийн бүдүүнэрийн ингээд нэг тийм л буугаар бууддаг байсан. Сүүлийн үеийн буучтын юунууд анчтын буунууд бол шал өөр болсон байна. Үн цэнтэй, хурд сайтай, хүчтэй, дээр нь оноо сайтай тийм ээ. Тэгээд дээр нь мундаг хүчтэй дурангууд ингээд буун дээр зоосон байна. Тэгээд ингээд буунуудаа танилцуулбал ямар вэ? Миний нь болохоор Victrix Venus гэдэг тийм бууга. Тэгээд дур нь болохоор 636-тай Аразар Vertex. Аразар. Тэгээд яг хөө илүү одоо энэ Акотаки гэдэг буудлын зөвлөлт өгөл. Энэ яг хөндрүүлэгчнүүд одоо нөгөө бууч нөгөө хөндрүүлэгч. Энэ болохоор одоо нөгөө анд хэргэлдэг нөгөө дүргээ хараа. Одоо энэ таталтай дурангаар 636-тай дурангаар 100 м юм уу 50 м үгөөд орж иж байгаа чон яг оруулахад энэ Vertex юм юу вэ? Тэр болгон залуучууд бол одоо юу ойрхон ирсэн амтан энэ дурандаа оруулж чадахгүй шүү дээ тийм үү? Ан ялангуяа одоо энэ дурангууд. Ангийн нөгөө ангийн нөгөө 3-9-тэй дуран бол асуудаг гарна шүү. Энэ нөгөө 636-тай дуранч бол оруулахад аягүй хэцүү. Тэгин тий. Тэгээд энэ нэг ангийн энэ яг одоо нэг бууны клик одоо яг энэ тэмцээн дээр нөгөө клик хүчтэй. Тэгээд их шигснэг тийм ийм буу байна. Энэ одоо ингээд дурантайгаа ингээд хөлтөөгөө ингээд нийлээд ер нь ерөнхийдөө хичнээн төвлөргөний үнэтэй буу болох уу? За энэ ерөнхийдөө яг мөнгөн дүнгээр ингээд одоо бүх одоо хөл ингээд дуран одоо энэ түргээр одоо ингээд тэгээд бүх тэгш хүмүүс ингээд бүх юм нь оруулвал нэг ерөнхийдөө нэг 38 сая 40 сая орчим төгрөг нэлээд тийм. Хэдэн миллиметр их вэ? Энэ сумны юу нь болохоор 6 мм. 6 мм. Ер нь голцоо холын буудлага нь тэр 6.5 6 мм. Тэр хоёрыг л манайхан бол их хүчлэн хэрэглэж. Тийм.
Манай энэ бууд тэмцээнд оролцож байгаа буудагч нарын ер нь 70% 6.5 биш үү? Тийм байгаа. 6 мм-ийн нүгүүд нэг 20-30% тайлгаа. Тийм баг. Тийм. За энэ бууны юу? За энэ энэд бусад үлдүүлсэн ТК анаг гэдэг буу. Тэгээ ТК анаг гэдэг буу 6.5-аар буудна. Тэгээ энэ дур нь бол Аразар Ортекс 6.27 4.27 тийм буу байна да. Нийтдээ ямар үнэтэй байна? Энэ гайгүй 20 орчим байгаа бах. Танаг моногтой. 21 жоохон гарах юм уу тэр хвцаалга бах. За манай Баянгарын хэмжээнд их сайхан тэмцээд бол нутгаар нутгийн байгуулдаг. Ерөнхийдөө маш их өргөн дэлгэр хүмүүс ордог. Жишээ нь энэ манай аймгийн аварга хийсэн 150-д хүн орсон. Одоо калибраар орж байгаа, том буугаар орж байгаа. Одоо нэг танд үеийн хэрэгжилжсэн буунуудаар бас орж байгаа тий. Тэгээд одоо Баянгороос төлөөлж ирээд бид нэр ерөнхийдөө ингээд одоо баг болоод буулган тэмцээний төлөө яваад ерөнхийдөө одоо маш сайн амжилт гаргаж байгаа. 2023 оны баруун бүсийн аварга. За манай гамболдох сууж байна. Тэгээд 2024 онд чинь би түрүү жил энэ Вонлаа явтыг төрүүлсэн. За тэгээд эхлээд энэ одоо энэ Сэвэж гэдэг буугаар анх буудаад 2 жил буудсан. Тэгээд энэ бууг 2024 онд аваад 2 тэмцээн одоо энэ 3 дахь тэмцээнд орж байна. За энэ миний энэ буу болохоор одоо энэ гамболдохын бууны одоо дараагийн загвар. Одоо Vitrix Venus Pro гэдэг одоо 6 мм-ээр бууддаг Италийн буу. За тэгэхээр энэ доо Vortex нь энэ доо дурн нь Америкийн Vortex үйлдвэрийнх одоо 636 даталттай. Одоо энэ чинь одоо энэ бүгжтэйгөө дэлгүүр дээр 13 саяар авсан. Энэ буу одоо буун шалдангаараа дангаараа гэхэд 23 сая 500. За тэгээд нийтдээ бас нэг 40 сая төгрөг, за 40 сая төгрөг нэж байна уу. Тэгэл энэ доо Ромын хөл байна, энэ байна, эднэр гэл ингээл бүгд нэг тоноглол ингээл юм болж байгаа. Тэгээ өнөөдрийн тэмцээг сайхан болж байна. Тэгээд одоо нэг төрүүлсэн хүн бас дахиад нэг дээшээ үзэх болов гэд орлоо. Тэгээд өнөөдөр одоо салхи хэрэгтэй байна. Одоо эхнийхээ стейжин дээр 6 буудахаас 3 буудлаа, сүүлийн 3 сум авалцсангүй. Тэгээд одоогийн байдлаар бол одоо 0 оноотой явж байна. Тэгээд одоо 2 дахь стейжинд орно. Тэгээд 2 дахь стейж гайгүй буудвал цаашаа нэг байрс байж магадгүй. За тэгээ байхгүй бол ямар ч байсан тэмцээн сайхан оролцоод өгдөг. Танай аймаг дээр нөгөө тэмцээн болоод байхад одоо хуучны буунуудаар буудж байгаа гэсэн шүү дээ тий. Тий. Би бодохоор одоо Вентор буудлаа гэж бодоход гогтарлаа. Пан буудлаа. Тэгээ нэлээд харж байгаа төв гэдэг тийм ээ. Одоо энэ буунууд бол ерөнхийдөө зүгээр буудж байгааг нь хараад ингээ байхад л пимпгэл очиод хурд хүч амнаас гарч байгаа сумны дараа нь хурд өндөр. харин тийм хурд хүч сумны хүч энэ бол асар өндөр хэмжээд байгаа. Одоо гарааны хурд сумны одоо хүчин сайн болчоор чи ерөнхийдөө одоо нэг буудаж байгаа наривчл маш нарийн болчихж байгаа байхгүй юу? Одоо л ерөнхийдөө 800 одоо салхи тогтоохон байвал одоо ам болоор алдахгүй л гэж ярих хэмжээнд очиж байгаа юм тийм. Жижиг анд яг уу? Жижиг анд жоохон томдоод байт юм тийм. Тэгин тий. Яг нэг 400 за 400 дотор бол тэгээд манайх нэр тэгээд 500 авж байгаагаар бол тэгээд шоглчоод байдаг. Тамаагүй ярьж болох юм уу? Дараа нь нэг 500 алдаг юм тэгээд. Гэхдээ яг бууныхаа хүн ер нь нэг буута сайн буута болчиход ер нь тэрнийхээ онцыг мэдэх гэж их дурладаг хэвчээ тийм ээ. Тэгээд одоо ухаанда хол байгаа 40 м за энэ жигсэрээ хэмжлээ 800 м за нэг тарга байвал гэж бодсон шүү дээ. Тэгээд тарга уудаа чи үгүй ч мэдэхгүй тийм. Тэгээд буудлаа онхороо бүр улам юу дурлаа чондтаа тийм ээ. Улам бүр нарийн юм буудах гал ингээд боддог нэг тийм юм би. Одоо тэгээд одоо энэ буу үүрээд ууланд явбал баг ядархаа мэдэхгүй баг. Орой л ядарсан мэдэхгүй баг. Дурлаад араас нь явсаар угаал. Тэгээд за буугүй нь уул оройд гараа гэж гарахгүй байх. Энэ цаан чооноо та нар яв гэд бид нар уралдаал гараа шүү. Тэр уулаар тойроод ингээд түрээд ирдэггүй явахгүй дээ. Явахгүй дээ. За наа уулан ч одоо өглөө 5 чон орсон яв гэд гүүгээд гараа. За энэ бууны тал дээр. За миний энэ болохоор Америкт төлдөрсөн Savage Bar гэдэг 6.5 гэрээдмар сумтай.
За энэ гам хоёрын боог бодох юм бол сумны сонголт арай илүү гэсэн үг. Одоо миний мэдхээр бол Мистериксийн 6 мм болохоор Хорнодогийн сум, Федeraлийн сум гэдэг хоёр төрлийн сумтай. За энэ мань болохоор Celebrello, TRG, Hornodi гэдэг ер нь бол 6 мм бодох юм бол хамаагүй илүү сонголттой бол явчихдаг байхгүй. Одоо миний энэ боог бол одоо анд болон буудлага спорт сонирхолт ер нь хослуулаад өөр тийм боог. За ингээд нэг зарна гэдэг байгаа. Сая их сайн сурч авсан. Охин бол олгодороо гэдэг. Одоо энэ багнууд чинь юу яагаад хүнд болоод ирэхээр за говьалтай гэдэг юм уу баян онгор энэ чинь уул асах ихтэй шүү дээ. Үүрээд явах дөрөнд даагуу. Гцүү. яг явахын тал дээр бол яг хүндээг бол мартчихаал байна. Дуртай юмдаа явхад л ер нь хүнд бол хамаагүй л болчихж байгаа л да тий. За энэ хүн чи үнийг орхичаад арай хөнх юм уу гэх. Би нөгөө морин хийх их дуртай. Тэгээ морин дээр яхаар зэрэг нэг удаа нэг хүнээс гуйжгаад хүнд 6.5 нь арай юу юм да гэд өөрчихсөн чинь тэр нь 9 хил. Тэгээ морин дээр өстө үнэндээ юу явах юм бэ? Ястай хэцүү юм бэлээ. Явахаасаа илүү хэцүү юм бэлээ өстө морин дээр. Яг нэг морины шилтэнтэй дандаа мөрөндөө. Тэгээд өглөө өнгө мартахаар зэрэг дуран эмээлийн хойтлог бөөрөд хүрхгүй байгаа шүү дээ. Тэгээ нэг өдөр тийшээ болоод ирэнгуут л зүгээр ингээ эмээлийн хойтлог бөөр ингээ суучдаг юм уу яа. За танаа тэгэхээр одоо боохой. Хэрэнтэй ер нь хэр вэ? За энэ манай аймагчмууд одоо 3 бүсийн нутаг гэж явна бас. Тал хэрэг хангаа гэж явдаг. Тэгээд одоо сүүлийн үед чон маш хэлбэгссэн. Тэгээ энэ жилийн хувьд эхэндээ зөвшөөрөл өгсөн. Нэг цөөхөн чоны 25 чоны зөвшөөрөл ирсэн байсан. Тэгээ сүүлд нь харин аймаг улсын хэмжээнд чоноо харин зөвшөөрөл байна. Жилийн хугацаатаа цуцлсан. Тэгээ тэрний хүчинд бас нэлээд бүх чонос агнагдлаа. Эхний үед яг бол нэг зөвшөөрөл аваад байгаль орчны яамнаас тэгээд 3 хоногийн хугацаатай зөвшөөрөл авч байгаа. Тэгээд 3 хоногтоо нэг авсан тоогоор чоноо аавна. Тэгээ манай аймгийн хувьд бас анчд ихтэй тэгээд улсын сайн анчд их маш их олон одоо нэрлэхэд бол маш олон хүн байдаг. Тэгээ ерөнхийдөө сумдууд нь хүртэл ингээд буудлагын тэмцээнийг бас улсын сайн анчдынхаа нэрмжт төсөй. Тэр нь бас их сайхан л да. Тэгээ ерөнхийдөө одоо ер нь сүүлийн үед л яг хөө тэгээ тарав туулаа янз бүрийн алгачд бас оройтой болчихлоо шүү дээ. Одоо ганц хийдэг ан чон болчихлоо. Тэгээ яг хөө энэ жилийн хувьд бол бүтэн жилээр улсын хэмжээнд аймгийн хэмжээнд ч бас бүтэн жилээр одоо чоны зөвшөөрөл туслагдсан. Тэгээ одоо малчтын хувьд ч бас жоохон баяртай л байна. Ерөнхийдөө үнэхээр яг зарим бас л амар идэж байгаа шүү дээ. Нэг доор нь тэгэл Гэхдээ нэг дор за яг нэгийг нөгөө бурхан чамд хэлсэн гэсэн шүү дээ. 100-аас нэгийг гэсэн чинь нэгээс 100 нэгийг үлдээгээд тэгээ дууссан гэдэгтээ эзлэх нь тэгэл үнэхээр сэтгэл юу ямар юм үйл явдлууд аягүй их газар. Хэвлэгшээд ирэхээр хүнлүүчсэн дайр. Одоо манай аймагч бол одоо Дангайлангой Баян хонгор аймгийн одоо хангас сумууд шүү дээ. Баян болог, Гурван болог, Байдраг, Заг тэгээд ийш галууд. Энд чинь бол яг нэг хангаа нуруу айгуу юм том асаг юу ихтэй гиз өндөр нөгөө мортол явахгүй бол ангих бол. Явуулч одоо би тэр жил одоогоос 7-8 жилийн Гурван болог тааш нөгөө чоног үйлс. Нэг айлын 300 грамм болов. Ингээс ингээд битүү идсэн. Тэгэхэд айсан болсон зайлын хадны гавцлал руу 30-40 он дарагдах. Нэгэн дахиад оронгууд араас нь ингээд дахиж авсан. Тэгээд дарагдах. Тэр одоо сүүлийн үед зүгээр энэ жил яг ангийн улирлаар зүгээр чонд ингээд чоны 20-50 гол анчид чинь их баяртайгаар иш тийшээ явлаа шүү дээ. Тэгээ яг тэрнтэй ижлэх би ч гэсэн яваал ингээд Төв аймгийн нутаг ийшээ хинтийн рүү тэр чонтой нохоо их нийлсэн байна. Дээр нь чон маш их юу яасан бэ? Энэ жил дулаахан болоод
тэр байсан бол маш их хамуутсан. Харин Тийм тийм хамуутай чамнууд маш их байсан. Тэгээ заамар энэ төрлөө бол тий. Ямар ч хүс байхгүй. Заамар одоо үүдээ заамар руу явсан. Одоо чанбан байна бүр одоо юу яах чинь Чанбун тий. Тэг одоо тантай хүртэл таарал явжсэн. Тий. Тэгэхэд бол ерөөсөө ямар ч хүс байхгүй. Тэгээ ерөөсөө өсгүй болоод их дулаанд яхаараа ерөөсөө айлаа худаг руу хүртэл 2-3-аараа ороод ирдэг. Ерөөсөө тэгээ хүнээс айхаа байдлаар айл амтны гот руу ерөөсөө нэг айл өгбөд нүүрэлцсэн бидэд нэг очиж заамар тавьж өгсөн. Тэгэл нэг өнжөөл нэг 3-ыг готонд нь ашаагийн давж орж идчихээл тэгэл явж. Тэгээ бүр сони юм бэл бүр хотоодын задлц үтсэн ерөөсөө тэр чигээр нь тууцсан гарах гэдэг юм гэлээ сони. Тийм юм бэл бас Бид нар төмөр юм бэлээ. бид нар танахаас юугаад сүүлд нь зүүнлүү очсон шүү дээ. Аа. Зүүнд очиод өргөсөн чинь 3 цагт гарч байгаа нэг нь нохоо. Тэгтээ бүр юутай. Хүзүүчтэй нохоо. Тэгээ ер нь их ирлийцэж байгаа. Баянгорч гэсэн их ирлийцсэн. Улаан улдан ерөөсөө юу яд юм бэ? Энэ одоо гिचи чончон айлын энэ нохотой дасахын тулд ерөөсөө 100 хаяг нь манцдаг юм. Тэнгүүт нөгөө 90 нохон дээр эрэнгүүт нөгөө бүр сүүлдээ нөгөө эхлээд дайрж ирсэн нохоонууд чинь сүүлдээ нөгөө өдөр болгон ирээд ахаар дасчихдээ юм. Дуурахаа байгаа. Тэгэл ерөөсөө нэг улаан хүрэн тийм л чаннууд гардыг билээ. Ерөөсөө тэгээд нохоо давгцсан тийм юмнуудыг энд дүүл таарч л байх юм билээ. Та нар харсан байх тэр мөнх эрдний нэг бичлэг байсан шүү дээ. Шүн термалаар ингэж явж байгаад Аа тий. хадны завсар нэг яг дулаан өгөөд ингээд явбал дээр нь буучин гутал босоод гүн гутал нь дахиад бодоо унгаж байгаа. Тэр яваад очисон чинь ямар ч үс вэ? Юу ч. Тэгэж хамуутсан тийм юу Ер нь их дулаан бахаар ч нэг хамурд юм уу? тийм л шиг үү. Дулааныг үзэж чаддгүй л авт юм байна л гэж бодсон. Танай аймагт төр нь ямар ан байдаг вэ? Тэгээд манай нутагч одоо 3 бүсийн нутаг хангаагов талгийн эртээ. Тэгээ хангаа талаадаа нутгалдаг болохоор чон ихтэй. Тэгээд багаас л чонд хөөцөлдөж зунаас тарга туулаа гэж намар өвөлтэй юм бол чонтой хөөцөлцөөр гал. Гэсэндээ тэгээд одоо ерөөсөө нөгөө сүүлийн хэдэн жил нэг улсууд нэг хөөцөлдгөн байчаад багасчаад байсан. Одоо сүүлийн 2-3 жил зөвхөн тоолгоо нь бол замгүй өсөж байна гэсэн. Тэрнээс чинь нэг хэсэгтээ бол нэг 2-3-аараа явж байхад бол жирийн нөхцөл байдаг байлаа. Одоо бол 7-8-аас дээшээгээ сүргэлдэг болчихсон ерөөс. Бүлээрээ дандаа. Тэрийг нэг оролдох юм байхгүй. Тэгээ сүүлийн нэг 2-3 жил цаг зууд болоод нөгөө зас их унж байгаа болохоор улсууч нэг явхан байцсан. Тэгэнгүүт нөгөө тэр чон байгаа уул хаднаа хурж агнахаан байчаад нөгөө өвөлд нь явж алдаг байсан чон чинь тэр жигээр бүтнээр ороод байгаа болохоор тоо толгоо нэрс өсчөөд тэрнийхээ хэрээр хороож байгаа нөгөө малын толгоо тоодлогоо малчтад учруулж байгаа хорог нүүл нь асар их болчиход. Энэ жил харин нэг сая тэр 20-нд тэгээ бүр айжуу тавилаа да. Бараг 1 сар гарсан 1 сарын бөксөөр тавьгүй. Тэргээр л аж одоо улсууд нэг гайгүй явж эхэлж байгаа шиг байна шүү дээ. Тэмцээнд одоо өөрийгөө хэр оролцсон гэж бодож байна. Тэгээд яг хотод болж байгаа тэмцээнд боломжоор орохыг боддог. Тэгээд жилд нэг ганц тэмцээнд орчоод байдаг гэсэн. Чи одоо нодон 2 жил дээрээс тэмцээнд орсонгүй. Энэ жил нэг орж байна. Яг орвол бас яг нэг аваргуудын юунд хөрөхгүйсэн тэгээд яг нэг сурцаараа араас нь тэгээ сүүл мушгаад л байдаг шин. За миний энэ одоо Савжийн BR гэдэг 6 мм Америк вон дурн 4.27-той Vortex араа зэрэгэд энэ нууг одоо нэг жил үрж байна. Тэмцээнд анхудаа л орж байна доо. Өмнө бас 6.5-тай одоо тэр дүүгэн буу тийм буутай хэдэн жил үрсэн. Тэр үл сайхан бас. Тэгээд араа нэг бас нэг 6 мм нөө салхи бага мэдэрдэг хол арай нэг клик мэдэх багтлагдаг болохоор 6 мм авч өрөөд одоо нэг жил болж байна. Нэлээд сайн ороодсон байхыг бодоход нэлээд хэдийн юм унгаж дээ. Тэгээд нөгөө хөдөө хоббигоор амд явдаг хүн чинь амч хүний юм чинь тэгээд нэг юм л ороосон нэг багасан юм байхгүй галцарч ширчгэн
юмд хүрээ шалбарцардаг. Тийм л тийм да. Одоо яг нөгөө энэ жил харин нэг малчтынхаа юунд цоны нөгөө орой морийг тавьснаар харин малчд энэ анчттай бас нэг ангөрөө хөдөө нөгөө яг хориотой газраар нь бол явж хориотой юмыг бол одоо нэг улсууд нэг алж хориогоод байх нь байцсан. Тэгэхээр одоо яг чон ангөрөөнд явж энэ даа улсууд. Одоо улсууд бас яг одоо нэг цаг жилүүд цаг зав заагаа удаа явж одоо манай залуучууд ч бас нэг тийм тал руу бас их хандж сүүлээ. Тэгээд уг нь бол бас нэг залуучууд тэгээд явж ивэл бас сайхан л да тий. Юу нэ манай зарим улсууд бол нэг буу барьсан хүн болохоор л зэрэг л нэг алуурчин амтан алдаг нэг тийм нийтийнх нь яг буу болсон хүн чинь байглаа юм. Буу болсон хүн чинь байглаа юм. Тэстэй юу. Ер нь хэзээ нийлсэл юм байц. Ямар хаана байдгүй лээ. Тэр анчин үл мэддэг шүү. Тэр. Тэгээд одоо нэг одоогоос нэг 5 6 жил өмнө нэг ан гэсэн юм аа. Гаанд явж байгаа бид нар энэхүүтэй би чинь хотод байдаг. Тэгээд нэг очиод нэг тэнд нутгийн хаанчдыг дагуулаад анд явдаг. Тэгээд нэрхүүтэй нэг 10 хэдэн хоног тойроход нэг 20 ч буудаал болдог. Очиж шүү дээ одоогоос нэг 4 5 жил. Одоо тэгээд хоригдсоноос хойш ирсэн нэг сүртэй явж чадахгүй байгаа. Энэ жил хараа орой тавьсан байна. Тэгээд Батбат дээр бид одоо тэр цаг сумын түүхий гэдэг нэг газар байдаг. Энд чинь нэг 7 чон дээр унтуулаад манай нутагч нь болохоор одоо энэ төгсгийн мод баг. Дандаа юм том асгатагууд. 7 чон унтуулаад тэгээ урд дээг нь өнгөж би тэгээ өнгөгөө зайг хэмжин чинь 400 м газар. Тэгээд тэн дээрээс 7 чон унтуулаад тэрнээс нь бид 4-ийг аваад манай доотлоор бас манай найз уусан тэр 2-ыг авч үлдээ. 7-оос 1-ийг үлдээгээ 6-ыг авч үлдээсэн. Яг нэг дээр хамгийн олон чон авчихсан тэр. Тэгээд анд одоо багасаа байсан дөө би ч одоо 12 настай хүүхдэл тэгээд аав нэг манай аав чих тарганд явдаг насаараа эмчгсэн тэгээд зай завсраараа нэг анд явдаг. Тэгээд нэг шав буудангууд нь дагаж тэрийг нь бууцаар байгаа. Тэгээс үлдээ анд ч болсон. Одоо хүртэл тэгэл энэ ингээл тэнцээ оролтоо ингээл ангөрөө гэл. За тэгээд манай одоо бас нэг нутгийн Баянгар аймгийн Бууцхан сум. Одоо бас нэг яг өсгөрөдтэй аль талаар аюултай гэж бодъё. Манай Амгалан баяр гэдэг энэ дүүгээс одоо ангөрөөний талаар сайн. За би ч одоо Баянгарын багасаа Баянгарын Бууцхан сумын хойгуур нөмөр тайрхан гэдгээр л баг насаа өнгөрөөсөн. За ээж юуха сумынхаа эмнэлэгт сувлагч хийдэг. Тэгээ манай хөдөө малтай. Тэгээд хагас хамтан сайнаар хөдөөнөө очдог. Амралтын өдрөөр аюугаа зуных амралтаар хөдөөнөөч малаа хариулна. Тэгээд намайг мэдээ ороход манай аав одоо тухайд ч одоо их одоо нөгөө гэрээ гэдэг одоо тарвгалдаг байсан юм байна. Одоо намайг одоо бага бол 8 сар гээл одоо 20 50 одоо бүр одоо тийм модон хайрцагтайгаар сум аваад одоо тэр нөгөө таргууны гэрээ гэл сургууль төгсөөд ирсэн. Тэгэл хөдөө очин тэгээ нөгөө мөг хитэн калибра барайл бас одоо нэг туулах эргүүлэл бас явна. Тэгээ сүүлдээ ингээд одоо Баянгар аймагт одоо ингээд буулгын аврагын тэмцээн болдно гинэ гэдэг. Тэрэнд ирж харж байсан. Тэгээд одоо Гамболдох Батаа гэдэг бүгд ирээл ийм гой буунуудтай ирээл. Тэгэл хамгийн анхны одоо заан буудлага гэдэг чи юм байна. За энэ лөнгө сонирхож орох хэрэгтэй байна. Инх юм байна. 2021 оноос хойш ингээд буу сонирхоод эхэлж байгаа. За тэгээ би ч одоо чон за нэг зөвхөн 5 6 чон алсан. Тэгээд за хүн сонирн болгоод нэг хамгийн ихний чон алсан түүхээ ярьж байна. Ажинээс хөдөө яваад очлоо. Тэгэл хөдөө очиод манай ах нар байгаа юм чи. Тэгс аамаа ирсэн. За чон алах юм гин гээл. Тэгэл урд өдөр нь би чи таргууны хэмжээтэй чулуун молооч бодож үзүүллээ. Нэг хэмжээ нэг 400 м нэг үнэг наашаараа хэвдэх бодчихгүй юу. Тэгсэн чинь яг толгоогоор нь орчлоо. Тэгсэн чинь за чи бол аймаар юм. За маргааш хэдүүл үргэнэ. Тэгээ маргааш ч үргэлээ. Тэгсэн чинь нэг чон гараад ирж байна. Тэгэл юус яг хамгийн анх чон руу буу шагааж тэр чинь юус хамгийн анх л үзчихсэн. Үтсэн ч юус зүг савлаад болд юм биш. Тэгээ одоо дурандаа оруулж ирээд гаргаад.
Тэгсэн чинь хажууд нэг манай хөдөөн ах сууж нь тэгж байгаа. Ирж ийн. За бууд гэсэн. Тэр нэг ингээд хаагаал гарсан ч өрөөсөө тэр нэг 100 м л ирсэн байна. Тэгэл бууц баг давуулаа гэсэн. Ийм байр гадаж чон алдаа хөшиглээд авд. Тэгээд орд өдөр 400 м өнөг буудаа томроод байсан чинь 100 м техникийн чоныг алдсан. Тэгээд техникийн чоныг алдсан юм хөвгтөө явдaltaа. Тэгээд тэрнээс ч хойш 500 м-д нэг чон унтуулчаад авсан. Тэдэ батаагтай гуруулан гэгөөд 4-ийг унтуулчаад бас 3-ыг авч ирсэн. Тэгээд тэрнээс ч хойш яг тайвшраад нэг дадлагтай болчихлоо. За одоо манай нутгийн хамгийн залуу ам чинь нэг ганц хоёр түүх ярих байж би. За би одоо аавгаа дагаал ер нь бол нэлээ багасаа л өдөө хүртэл даглаа аавгаа дагаал ангөрөө зөндөөл явлаа. Аавынхаа нэг инээдтэй шиг нэг тийм түүхийг ярив. Манай аав найзтайгаа ахтайгаа ингээл чонд явсан байна л да. Тэгэл өглөө эрт нар бит байхад л өөрөөр буудаа өрөөдөр гараад суудсан. Тэгэл дурандаа дөрөөс юм өцгдөг байсан гэсэн. Тэгэл нэлээ хэдэн цаг дуранчаал гуруулаа нийлээл уйлсан гэсэн. Уйлсан чил нийтэдлийнх нь л орой дээр дуу гэж гинэ. Тэгэл энэ дуугаан биш үү. Хаа дурандаа даягаал гуруулаа дахиад дурандаа тэс гэсэн. Тэгээд дөрөөсөө үзэгдв. Яасан босдгоо чоннуудаа гээл дахиад уйлсан гэсэн гуруулаа нийлж байгаа. Тэгсэн чинь дахиад өмнөөс нь уйлээд тэс гэсэн. Яасан босдгоо чоннуудаа гээл нилээ байж байгаа дурант чинь нөгөөт нь хүмүүс нэг бүрээтэй болсууд хоёр хүн босоод яваад гэсэн. Өмнөөсөө баах уйлж байгаа. Миний хөдөлтөд аавгаа дагаал одоо энэ Батбаатархаа дагаал нилээ олон жил явлаа да. Ер нь хэдэн чонд бууцсан? За би нэг 4-5 чанал бууцсан баг. Хамгийн анхных нь калибраар ургаачаал амар их баярлж байна. Тий. Аав мань том буутай явж байгаа л за чи төрүүлж буудаараа гэж тэгсэн. Тэгэл над руу нилээн лойртой байсан. Би бууд дамжлгүй лаа буудаач. Тэгэл аав тэр чоныг алдсан чинь над руу гүйж ирсээр мгаад өмнө өрөөд дак бодолчихжээ. Хамгийн анхных нь калибраар буучаал. Их л баярлж байсан. Та очил илээд л өгцөн юм чинь илээд ямар гоё юм бэ гэх. Хуучин нөгөө социализмын үеинд байгууллага юунуудад нэг ангийн төлөлгөө өгдөг байлаа шүү дээ. Нэг мал мах нэг буугын зэрний тарвны тэр тий. Одоо хүүхдүүд нөгөө зурмын айлсны гэрээ. Тий хүүхдүүд төрөл зурмын айлс гэдэг байсан. Одоо ч нөгөө хууль чангараалал янз бүр болцсон болохоор бас тухайн үед бас чангараагүй үед ангөрөө бас яахан ховордлоо шүү дээ нэг хэсэг. Хэлхэн бол нэг их бууг нятлаагүй тий. Тэрнээс болоод бууг уяас одоо харин сайхан өсчлөө гэд ирэхээр танай аймагт ер нь ийм ангийн төлөвлөгөөч гэдэг юм уу одоо чон аллаа гэхэд нэг хоньны шагнал өдр байдаг шүү дээ. Тийм байсан. Тийм байсан. Байсан уу? Одоо байгаа юу? Нэг чон аллаа бол багийн дарга нь тэр айлуудаас нэг айлаас нь он өгөөрөөд хилждэг. Багийн юугаараа тэгээд нэг онны шагналтай чон алаад он авдаг байлаа шүү дээ нэг хэсэгтээ. Одоо чинь хамаагүй газараас чон алчаад явах юм бол юу нөгөө эддэрээ торгуулад одоо ерөөсөө нөгөө одоо яг бас нэг ингээд нэг хэсэг хорлоо. Тэгээд одоо сайхан буцаад бүгд өсөж байна. Тэрийг одоо зөв зохицтой нөхөн сэрэг гэдэг баялагийг зөв зохицтой ан нурын юуг л одоо манах явуулж дэлгэрүүлмээр байна. Одоо буг гэхэд одоо ер нь хаасаагүй 80 галчлаа шүү дээ. Зүгээр одоо сүүлийн хэдэн жил одоо манай Баянгор чинь дараалаад нэлийн хангаан сумдаараа нэлийн 100 боллоо. 3 жил дараалаа шихүү. Тэгэхэд зүгээр нөгөө том сайхан бугууч нь өгөхөд дууслаа. Тэрийг сум аймгийн хэмжээгээр яг нөгөө тоолгоогоо тогтоочоод тэнгүүтлэн зөв зохистой ан хэрэглэгийг л одоо дэлгэрүүлмээр байгаа байхгүй юу. Аймагт ч юм уу улсын хэмжээнд одоо буг нэг 10 20 ч юм уу. Тэгээд нэг сумад нэг 2 байхад аймагт нэг 3 4 ч юм уу. Тэгээд зөв зохистойгоор тэгж одоо дэлгэрүүлвэл бас болж байгаа байхгүй. Одоо яг манахаас одоо гаргаж байгаа нь яг одоо нэг аргал янгир хоёр ерөнхийдөө авж штэ. Тэгэхэд одоо манай нутагч нь хангаан бүс, говийн бүстэй яг бугаас доошлоод ам байна. Баавга байхгүй. Гахаа бол яг хангаан нурууны хар гэсгээр нэг цөөвтөр гэдтэй. Өөрлөгөө нэг
баг орж ирэхгүй тий. Тэгэхэд ч одоо буг аргал янгэр бол одоо маш хөл их л дээ. Уучимч нь бол сургуулийн хүүхдийнхаа нөгөө сумдуудын сургуулийн хүүхдүүдийн хоолыг, байрны хүүхдийн хоолыг янграар хийжсэн л гэдгийг норм төлөвлөгөө зохиож гаргаж. Тэгээд одоо бугыг бас нэг нөгөө өсөж байгаа амьттай бас нэг тоо толгоогоо зөв хуваарлаад тийм хүн сэргийгдэж байгаа байгалийн баялагийг би тиймэрхүү бодол байдэн шүү дээ. Уг нь зөв зохистойгоор зохион байгуулалтаагаараа тийм анги дэлгэрүүлээсэ гэж. Тэрнээс бүгдийг хориод байхлаар ч одоо манайхт огтон жалж болох юм байчаад сүүлийн нэг хэдэн жил болоор тийм болчихлоо. Одоо сая нэг өвөл чонны хориг нэг хэдэн жилээр тавьж өглөө жилээр тэн дээр бас жоохон багасахгүй бол ерөнхийдөө бас арай л хэмжээнээс гитэрчээд байна л да. Тонограар хэнтэй залуу. Тэгэл ерөөсөн дандаа 12 тойроод. Яг нэг том уулын нэг тагаад гараад шүү дээ. Тэгээд ерөөсөн юу ч 12 20 дандаа бүлүү. бүлээрээ. Тийм бах те. Тэгэл одоо нэг хэсэг чинь бол одоо тэр шаравсан гол харавсан гол гэдэг. Тэр чинь хэр ганц айлын мал чөдөртөн барьж үлдээдэг. Бүгдийн орой готондоо омж чанаад өвлөө явуулдаг. Тэгэл дөнгөж захлангууд нь л ичдэг тийм л. Нэг хэсэг бидний их явж сайн чарж гисэн овоо гайгуулсан чи одоо тэгээд сүүлийн хэдэн жил чон хориод нэжж марис нэг явахгүй тэгээд одоо бас л яг л хөөж байгаа. За ингээд өнөөдөр гэхэд тэмцээний маань өдөр нэлээд салхитай хаяа цас хаялсан бас буудагч нарын нэлээд юуг шалгасан тийм ээ эрд зэрэг авхаатсан баг шалгасан юм өдөр байна. Тэгээ дараагийн буудлогуудад амжилттай сайн буудаж оноо мэрэгэн байгаараа гэ та бүхэнд хүсье. Тэгээд Баянгар чуудван бас мундаг бууддаг ийм сайхан улсууд байдаг юм байна. Тэгээд энэ нэвтрүүлэг маань бас Монгол гөрөөчин гэдэг нэвтрүүлэг маань Малчин телевизээр гардаг учраас бүх аймаг сумдуудаар телевизээр гардаг шүү дээ. Хүртэвчтэй. Ингээ та бүхэнд бүгдэнд нь маш их өндөр амжилт бас ангийн олдс чинь дүүрэн байх болтугай гэж өрөөё. За тэр